ерөнхий эрүүл мэндийн газраас нэг тийм удирдамж гаргасан юм байна гэдгээс эхлэе ирч. Яргүй. За. Сайн Happy Workplace подкастын маань эхний дугаар эхэлж байна. Би Positive Дадал сэтгэл зүйн төвийн сэтгэл судлаач Ундрах Жаргал. Өнөөдөр надтай хамт ярилцахаар Positive Дадал төвийн сэтгэл судлаач Номон Гэрэл ирсэн байна. За тэнд өнөөдрийн төрийн. Өнөөдрийн мэнд. За тэгэхээр яг өнөөдрийн дугаараараа бид ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэнд гэж юу болох, анх хизээ үүссэн гэх мэтчлэнгээр ярилцах байна. Ажлын байрны дах сэтгэл зүйн эрүүл мэндийг ойлголт хизээнээс үүссэн болоо. Чиний уншиж үзснээр. Тэгэхээр ерөнхийдөө бол ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэнд гэлтгүй яг ажлын сэтгэл зүйд үзүүлж байгаа нөлөөллийг судалсан судалгаанууд бол хамгийн анх 1915 оноос эхэлсэн юм билээ. Тэгэнгүүт хүмүүс ерөнхийдөө ингээ ядарчихсан, стресстэй байгаа тохиолдолд ажиллаа хийж гүйцэтгэл муудаад бүтээмж нь буураад эхэлсэн юм байна. Инхээр цаана юу болоод байна гэдгийг маш олон судлаачид судалж үзээд за ерөнхийдөө бол энэ бол биеийн эрүүл мэндтэй холбоотой юм байна. Тэгээ биеийн эрүүл мэнд нь муу буюу ядарчихсан, өвдчихсөн, ханиа төрчихсөн байгаа тохиол бүтээмж буураад ах шиг байна гэж таамаглаад тэр талаар арга хэмжээ авчихсан байгаа. Жишээлбэл байгууллага болгон дээр эмч байршуулдаг ч юм уу тийм. За ингээд ажилтнууд ажлын байран дээр өөрийнхөө биеийн эрүүл мэндэд анхаарах боломжтой болж эхэлсэн. Гисэн хэдий ч ажлын нөгөө гүйцэтгэл болон бүтээмж маань ихсэж өгөхгүй хэвээр байгаадсан байгаа. Ингээд судлаачид 1960-аад оны үед за ер нь биеийн эрүүл мэндээс гадна сэтгэл зүйн эрүүл мэнд, сэтгэл зүйн байдал, сэтгэл зүйн хүчин зүйлсүүд ажиллаа хийж гүйцэтгэхэд нөлөөлөх магадaltaй байна гэж таамаглаад тэр талаараа судалгаа хийж эхэлсэн байна. Ингээд судалгааны үр дүнд үүссэн чинь нилээдгүй их үр дүнгууд гараад энэ чинь хамгийн онцлог үр дүнгууд юу байсан гэхээр судалгаанд оролцсон хүмүүсийн 78 орчим хувь нь би ажил дээрээ сэтгэл зүйн хувьд ийм төгшүүрэлтгээ, тийм шинж тэмдгүүд надад илэрдгээ гэж хэлжсэн байгаа. Буцаага 56% нь болохоор би ажил дээрээ стресстэй байдгаа гэж хариулсан. Ингээд ерөөсөө нөгөө судлаачдын таамаглаж ирсэн таамаглал батлагдаад ажлын байранд биеийн эрүүл мэндээс гадна сэтгэл зүйн хүчин зүйлс нөлөөлдөг юм байна гэж үзээд 1970-аад оноос ажлын байрны сэтгэл зүйг бүр хуулийн хүрээнд хэрэгжүүлж хийж эхэлсэн байна. За тэгээд ерөнхийдөө тухайн үед судлагдчихсэн судалгаануудын гол зорилго нь юу байсан гэхээр ерөөсөө ажлын байран дээр сэтгэл зүйнд аюул учруулж болцсохгүй зүйлсийг илрүүлэх. Тэгээ ямар хүчин зүйлүүд байна, яаж урьдчилан сэргийлэх үү гэх мэтчлэнгээр хийгдчихсэн байна. Ингээд ерөнхийдөө бол энэ үедээ ажлын байран дээр сэтгэл зүйд нөлөөлж байгаа 4 бүлэг хүчин зүйлийг гаргаж ирсэн байна. Энэ жишээлбэл юу байсан гэхээр хамгийн ихнийх нь хүмүүсийн ажлын хуваарлалт, үүрэг хариуцлага өөрчлөгдөхөөр ажиллаа хийх боломжгүй болт юм байна буюу гүйцэтгэл муудаад байна. Дээрэс нь удирдлагатайгаа одоо харилцаа муутахаар бүтээмж буурж байна. Сэтгэл зүйд нөлөөлж байна. Дахиад хамт олонтойгоо харилцаа муутай бол ажлын байран дээр байхад хэцүү байд юм байна. Дээрэс нь нэмээд хит их ажлыг ачаалал. За нэг ажлыг олон дахин давтах нь өөрөө буцаад сэтгэл зүйн мэдэд тор нөлөө учруулж байна гэж гаргаж ирсэн байна. Ерөнхийдөө түүхэн нөхцөл байдлаас нь дөрвөл юм байгаад байгаа. Тийм ээ тий. Тэгэхдээ яг ажлын байрны сэтгэл зүй те ерөнхий хувь хүний сэтгэл зүй эрүүл мэнд гэдэг ойлголт яг нэг тусдаа салангад бол биш ах те. Бид нар бол нэгтгэж нэг зүйлээ нэг зорилготой гэж ойлгол зүг бах те. Тийм яг зөв. Миний бас нэг уншижсэн судалгаагаар нийтдээ насанд хүрсэн ажил эрхэлдэг хүмүүсийн 15% нь ямар нэгэн сэтгэл зүйн асуудалтай гэж уншсан. Дээрээс нь тэдгээрийн 82% нь тэр сэтгэл зүйн асуудлуудаа удирдалтаа мэддэгдэггүй. Яагаад тэгэхээр одоо намайг ажлаас халчин ч юм уу те гэж боддог ялгуурлан гадуурхалт бас нөгөө зөв ойлголт сайн түүж дэлгэрээгүй те гэх мэт шалтгаанаас болоод энэ талаар ярьдгүү байлээ. Бид нөгөө хөдөлмөрийн аюулгүй байдал гэж аюу мэддэг те хаб гэл хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдал гэдэг. Жишээ нь Монгол улс 2008 оноос эхлээд энийг бүр хуульчлаад өгсөн тий. Олон байгууллагууд энэ стандартыг нэвтрүүлээ хэрэгжүүлээд эхэлсэн байдаг тий. Тэгсэн чинь 2013 онд Канада улс хамгийн анх яг энэ сэтгэл зүйн эрүүл мэндийн аюулгүй байдал гэдэг стандартыг нэвтрүүлсэн юм байна л да. Үүнийг яг хөдөлмөрийн аюулгүй байдал дээр нэмэлт олгож.
2021 онд ISO стандарт маань бас сэтгэл зүйн эрүүл мэнд аюулгүй байдалтай ажлын байранд стандартыг нэвтрүүлсэн гэхээр энэ маань яг ковидын дараа болоод нь тий. Тийм байна. Тэгэхээр аюу сонирхолтой. Бид нэр ковидын үед яг сэтгэл зүйн эрүүл мэнд хэр чухал вэ тий. Ажлын байранд сэтгэл зүйн эрүүл мэнд хэр чухал вэ гэдэг талаар ойлголт илүү их түүн дэлгэрсэн юм болоо. Талаар юу гэж байна. Яг хуу монголчуудын хувьд жишээлбэл ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг нь айгүй юм шинэлэг ойлголттой дөнгөж хэлж байгаа юм шиг. За зөвхөн ажлын байрны сэтгэл зүй хүртэлгүй таны түрүүний хэлж байгаа ерөнхий сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ч гэсэндээ мэдлэг мэдээлэл бол яг ковидын дараагаас ихсэн гэж хэлэхэд бараг буруутгах зүйлгүй. Жишээлбэл олон улсад жишээ нь одоо жил болгон хөдөлмөрийн бүтээмж алдагдсанаас болоод 12 тэрбум долларын алдагдал хүлээдэг гэж байгаа байхгүй. Гэтэл буцаагаад ажилтныхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд зориулж байгаа $1 тутам нь $3 өгөөж авчирдаг гэх жишээтэй. Гэх мэтчлэн ингээ харвал айгу сонирхолтой судалгаанууд бол дээр үеэс ч тэр одоо ч гэсэн хийхсээр л байгаа. Монголд бол яг шинэхэн ойлголт мэт боловч байгууллагууд ажлынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч эхэлж байна. Удирдлагууд бас ажлынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч байна, дэмжиж байна, хамгаалж байна. Нэг талаараа урьдчилан сэргийлж байгаа нь бол аюу сайшаалтай байгаа. Та бас түрүүний ярьж байна уу хаб гэд те. Яг хөдөлмөрийн аюулгүй байдал бол миний бодлоор жишээлбэл бидний нүдэнд харагддаг зүйлийг хамгаалж чадаад байгаа. Жишээ хит их тоосчлт байна. Ажлын байр аюу агаар муу аюулт юм те. Ажлын байр те. Тоосчлттай байна, дуу чимээгтэй байна ч гэдэм үү. Энэ нөгөө бидний нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа учраас засаж залруулж болоод байгаа. Гэтэл яг ажлын байран дээр одоо энэ сэтгэл зүй гэж ярьж байгаа шиг сэтгэл зүйн хүчин зүйлүүдийг яаж ялгаж таних вэ те? Яаж мэдэх вэ гэхээр өөр аюух цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ийм асуудлууд байгаа даа. SIMAP буюу сэтгэл зүйн эрүүл мэнд аюулгүй байдал гэдэг нь ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулж болжгүй, хайхамжгүй, болгоомжгүй, санаатай үйлдэлээс урьдчилан сэргийлж ажилтны сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих, сэтгэл зүйн хувьд эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох явдал юм гэсэн тодорхойлолтой байна. Тэгэхээр одоо урьдчилан сэргийлж ийн, хамгаалж ийн буюу ажлын орчинд нь сэтгэл зүйн эрүүл мэнд тохирол учруулж болцсохгүй зүйлийг нээлрүүлнэ гэдэг бол маш том ажил. Та зөвхөн ажилтнаа туслах гэхээс илүү одоо ажлынхаа амьдралын чанар магадгүй гэр бүлийн харилцаанд нь хүртэл яг ийм байдлаар эерэг нөлөөлөл үзүүлж байгаа бол үүсэхгүй. Яг энэ зүйлийг санагдчих. Бид нэр одоо өдрийнхөө 8 цагийг буюу одоо хоногийнхоо 3/1-ийг маш их цагийг ажил дээр өнгөрүүлж байна те. Яг ийм үед ажил дээр маань те сэтгэл зүйд маань нөлөөлөх хорох өнөөл юу байна? Те энэ маань миний сэтгэл зүйд яаж нөлөөлж байгааг анхаарах нь айгүй чухал ач холбогдолтой зүйл юм байна те. Тийм маш чухал юм бол. Тэгээ одоо нөгөө хөдөлмөрийн зах зээл дээр бас залуучууд ихсэн маа тийм. Гэтэл нөгөө үе хоорондын ялгаач гэх юм одоо юу гэдэг бэби бүүмер гэх мэтчлэнгээр үеуд бол магадгүй сэтгэл зүйн эрүүл мэндэд арай бага анхаардаг гэж болно. Гэтэл нөгөөдгөр одоо яг хөдөлмөрийн зах зээл дээр идэвхтэй насны жинзэгийнхэн бол нэлээд их анхаардаг болж байгаа ч гэх юм. Тийм бас тоо баримтууд нэлээд сонирхолтой юм байгаа. Тийм ээ тийм. Тиймээд удирдлагуудаас энийг үнд мэдрэмжтэй хандаж бас арга хэмжээ авах нь айгүй чухал бол маш зөв. Ер нь ингээд ажлын байранд дах сэтгэл зүйн одоо асуудлууд ч юм уу нөлөөлөх хүчин зүйлсээр юу бодогдож байна? За хамгийн түрүүнд хүмүүсийн бас сайн мэддэг гэж бодож байгаа нэг зүйл нь юу вэ гэхээр ажлаас хашрах хам шинж гэж болж байна. Burnout. Тийм burnout. Нөгөөдгөр ажил амьдралын тэнцвэр бас байж болох юм. Тийм мэдээж ойлгомжтой байгууллагын соёл, ажлын орчин, хамт олонны харилцаа хандлага ч гэх юм уу тийм. Тэдгээр зүйлүүд санаанд орж байна. Бидний хийсэн нэг судалгаагаар бол Монголд ажил эрхэлж байгаа хүмүүсийн 3 хүн тутмын 1 нь ажлаас хашрах хам шинжид хүрсэн байгаа. Гэтэл энэ бол нэлээдгүй том үр дүн. Гэтэл ихэнх ажилчид өөрийгөө ажлаасаа хашраад байна. Эдгээр шинж тэмдгүүд илрээд байна гэдгийг мэдгүй явж байгаа нь бас их харамсалтай. Гэтэл нөгөө ажлаас хашрах хам шинж чи өөрөө биеийн эрүүл мэндэд давхар нөлөөлөд эхэлнэ. Тэр буцаагаад хүний амьдралын чанар гэдэг ойлголт бас яригдчих байгаа. Тийм ээ тийм. За тэгвэл яг энэ ажлаас хашрах хам шинж нь өөрөө ажлын стрессээс ямар ялгаатай вэ? Эсвэл нэг ойлголт уу энэ хоёр? Ер нь бол ойролцоо гэхдээ ялгаатай зүйлс байгаа. За ерөнхийдөө ажлын стрессийн үед бидний сэтгэл хөдлөл өндөр байдаг. Түгшүүр өндөр байдаг. За энэ ажил одоо яах вэ? Яаж ард нь гарах вэ гэд тийм байдаг бол эсрэгээрээ ажлаас хаширсан үед бол за яасан ч ах вэ те ер нь захалгасан ерөөсөө энэ дээр сэтгэл хөдлөхгүй те түгшгүй
нэлээд хол хөндий болцсон байдаг. Ер нь стрессийн нэлээд удсан дараагийн хэлбэр гээл болгоч гэдэг юм байна тий. Тэг яаж сэргийлэх вэ гэхээр мэдээж ажлын байрны стрессээ зөв зохицуулж одоо burnout болохгүй байх нь л зөв. Тэгээ дээрэс нь ажил амьдралаа тэнцвэртэй байлгах. Тэгээ амралтаа зөв зохицуулах гэх мэтчлэн. Бас ажлынхаа нөгөө ачааллыг бас зохицуулах гэх мэтчлэн ажил хийж байна. Тэгэхээр ерөнхийдөө одоо зөвхөн ажлаас хаших хам шинжийг ярьж явах тохиолдолд бид нэр ажлын стрессийг дурдж байна. За ажил амьдралын тэнцвэрийг бас дурдж байна тий. Тэгэхээр яг энэ ажлын байрны сэтгэл зүйд холбоотой асуудлууд маань өөрсдөө уялдаа холбоотой гэж ойлгож болох уу? Яг зөв. Тийм бүгд л уялдаа холбоотой гэж ойлгож байна. Тэгвэл магадгүй одоо ажлын байран дээрээ маш их ажлаас хаширчсан байгаа хэрнээ түүнийг мэдэхгүй явж байгаа сонсогчдод зориулаад ажлаас хаших хам шинжийн тестийн QR кодыг энд байршуулъя. Тэгэхээр та бүхэн QR кодоор дамжуулаад өөрийнхөө ажлаас хаширлын байдлыг бас тодорхойлох боломжтой шүү. За ерөнхийдөө тэгвэл ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэндийг яаж дэмжих ёстой вэ? Удирдлагын зүгээс ч тэр тий ажилтныхаа зүгээс ч юм эсвэл ажилтан өөрөө ажлын байран дээр байхдаа өөрөө хариуцлага хүлээх ёстой юу? Эсвэл байгууллага нь тэр хариуцлагыг бүрэн дүүрэн хүлээх ёстой юу? Яг одоо хувь хүний сэтгэл зүйн асуудал, хувь хүний асуудал гэж ойлгож байна. Гэхдээ яг ажил дээрээ энэ асуудал нь одоо энэ асуудал нөлөөлөх хүчин зүйлс байвал үүнд байгууллага бас өөрөө хүлээх ёстой. За тийм ч учраас одоо янз бүрийн стандартууд гарч эхэлсэн байгаа даа. Үнээс сэргийлэх. За дээрэс нь түр яаж дэмжих вэ гэсэн штэ. 2022 онд буюу яг ковидын дараа ажлын байрны сэтгэл зүй гэдэг ойлголт тэгийг авч үздэг болсон үед Америкийн нэгдсэн улс бас Америк нэгдсэн улсын эрүүл мэндийн ерөнхий газраас гэх юм уу да ийм удирдамж гаргасан байлээ. Энэ нь болохоор яаж ажлын байранд дах сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих үү? Мөн аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэг. Тэгээд үүнийг бүрдүүлэгч 5 хүчин зүйлсийг дурдсан байна л да. Эхлээд болохоор аюулаас хамгаалах буюу аюулгүй байдлыг хангах. За хоёрдугаарт холбоо харилцаа. Ажилтан хоорондын холбоо, ажилтнуудын хоорондын холбоо харилцаа, удирдлагатай холбоо харилцаа. За дээрэс нь ажил амьдралын тэнцвэр түрүү дурдсан тий. За тэгээд ажлын утга учир. Одоо ажлаа утга учиртай гэж мэддэг тий. Өөрийнхөө үн цэнтэй оруулж байгаа хувь нэмрээ сайн ойлгох юм бол бас энэ сайн байна гэдэг. За дээрэс нь өсөж хөгжих боломж. Энэ бүгд хангагдсан байх юм бол ер нь бол хүн ажил дээрээ сэтгэл зүйн хувьд сайн сайхан байна гэсэн удирдамж гарсан байна. Тэгээд үүнийг дагаж мөрдөд хэрэгжүүлэхийг уриалсан захирамж гэх юм уу нэг тийм гарсан байна. Яг эдгээрийг жишээлбэл туршаад хэрэгжүүлж үзэж байгаа газрууд нь ер нь хэр байдаг бол та тэр талаар уншиж судалсан уу? Ер нь бол байдаг. Ялангуяа уул уурхайн компаниуд бүр тусдаа сэтгэл зүйн хөтөлбөртэй тий ажилтнууд тэр хөтөлбөрөөрөө дамжуулаад ганцаарчлан зөвлөгөө авдаг, сургалтанд хамрагдаг, бүр өөрөө ч гэлтгүй гэр бүлийнхэн хүртэл давхар хамрагдаг хэмжиж хөтөлбөрүүд байдаг. Монгол ч гэсэн тий бидний мэдих том компаниуд бас үүнийг хэрэгжүүлээд нэвтрүүлж байгаа жишээнүүд би бол мэдэж байна. Тэр нь бол маш саашаалтай хэрэг үү? Яг зөв. За тэгэхээр дараа дараагийн дугаараараа бид бүхэн ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэнд холбоотой тодорхой асуудлуудыг сонгож аваад илүү дэлгэрэнгүй ярих болно. Бас өнөөдрийн подкастаар яригдж байгаа тэр SIMAP гэдэг ойлголтын талаар илүү дэлгэрэнгүй ярих болно. Тэгэхээр хэрвээ танд болон таны эргэн тойронд байгаа хүмүүст ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал тулгарч байвал та бүхэн positive дадлын Gmail хаяг руу аудио байдлаар за эсвэл текст байдлаар асуудлаа бичээд тэр асуудлынхаа тухай бас бид нэр подкастынхаа туршид ярилцах боломжтой байгаа. Дээрэс нь бид дараа дараагийн дугаараараа за ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай илүү туршлагатай ч юм уу тийм хүмүүсийг зочин байдлаар ураад дугааруудаа хийх болно. За тэгээ бидний подкастын эхний дугаарыг сонирхон сонсож үзсэн та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзцгаая. Баярлалаа. Баяртай.